Сайн байцгаана уу? За өнөөдөр бид нар талархлын хүч бол миний хүч гэсэн сэдвээр ярилцсан. Манай өнөөдрийн зочин бол Сэлэнгэ амаа. Анаар сонсогч байна уу? За харагдаа сонсогч байлтай нэмэгт авчихгүй дээ. Ингээд шууд асуултуудаа энэ дээр оруулаад бичиж болно. Өдрийн зочин маань Сэлэнгэ агаа. Сэлэнгээтэй бол би бүр хэдэн жилийн өмнө уулзж ирсэн. За 4-5 жилийн өмнө байхаа. Сайдар Сэлэнгэ. Сайн байна уу шаа, орой минь. Сонсогч байна уу нэрэ? Сонсогдож байна. Уулзаг утцсан биш. Харин тийм биш таашаа. Хэдэн онд хоёлоо танилцлаа? Ойлаа чин 19 онд байна уу? 6 жил болж байна тий. 19 онд тий. Миний удмын хүч гэсэн сургалтанд орж ирчихсэн тий. Тий, анх удмын хүч гэж сургалтанд суугаал тэгэл сонирхолтой санагдал цаашаа үргэлжлүүлээл бараг бүх сургалтанд суусан баг тий багш. Хүүхдийн арт терапид суугаал. Удмын сургалтанд суугаад чи нэг удмын мод тэгээдсэн чи тэгэл явсараа л нэг мэдсэн чи талархлын хүч болсон тий. Тэгээ удмын модоо тэгээ нөгөө талархлын номоо өчигдөр ингээд уншаад сууж исэн. Нэрээ номны маань нүүрэн дээр байгаа энэ гоё модтой шүү дээ манай ном тий. Тэгсэн чи нэрээ би чи анх удмын сургалтанд суугаад яг удмын мод хийжсэн ба шүү дээ тий. Нэрээ тийм шүү дээ амар гоё. Тэгээ өчигдөр уулзсан гэхэд жоохон одоо би яа юу ярина гэж сууж ирсэн. Ерөөсөө би талархал ярих гэж байгаа юм чинь би ямарч байсан өөрийгөө энэ мэдрэмжийг талархлын гоё мэдрэмжтэй болгоё гэж бодоод номоо уншаад тэгээд номоо уншаад яг нөгөө хүмүүсийн тэр бичсэн түүхүүдийг нь уншаад ингээд тэр гоё талархлын мэдрэмжийг мэдэрч байхдаа номныхоо нэрийг ойлголоо шүү дээ багшаа би. Ямар гүн гүнзгий утга агуулгатай нэр өгсөн бэ гэдгийг бүр улам ингэж. За ер нь бараг л өчигдөр орой ойлголоо. Тэр одоо би өгөхтэй утга учиртай яриад байдаг дөөсөдтэй холбоод өгсөн байгаа зү. Тий. Тийм чинь ийм нандин ном байсан юм уу гэж бодоод өчигдөр бүр орой. Орой эрт нуттай хүн чинь бүр 12 хүртэл ном уншиж суулаа. Чи юу одоо энэ утгыг яаж ойлгох вэ? Тайлбарлалтаа хүмүүст тэрийг яриад ойлгоод өөрөө хүмүүс ойлгохгүй ч гэж боддог. Би ч одоо нөгөө талархал ярьдаг штэ. Талархал яриад одоо талархлын талаар хашаатай агсан шатгээ сургалтууд явуулаад тэгээ ингээд талархлын талаар улам гүнзгийрүүлэл ингээд судлаад байгаа. Судлах явцад одоо ингээд ерөнхийдөө талархал гэдгийг хүмүүс мэдээд идэг те. Мэддэг мөртлөө энийг хэрэгжүүлээд үр дүнгийн үтцсэн хүн хоор байгаад идэг. Тэгээ ингээд талархлыг хийж хэрэгжүүлээд ингээд яваад байх тусам сүүлдээ ингээд яг тэр гоё чин үнэн зүрхний нээсээ талархна гэдэг тийм юм орж ирдэг болтгийм байна хүн. Тэгэхээр бид нар чи эхлээд нөгөө анхан шатанд орж ирж байгаа хүмүүст чи ингээд шууд ингээд өдөр тутмын талархал бич гэд ингээд бичүүлдэг те. Тэгэхээр тэр бол ер нь яг
стол нөгөө анхан шатны л юм байдаг юм байна. Тэгээд илүү гүнзгийрээд нөгөөдхөө бичээл байна. Тэгэл ингээл уугахгүй бичээл яваад байх тусам сүүлдээ яг чин зүрхний талархлын тэр гоё мэдрэмжүүд орж ирдэг юм байна гэдгийг сүүлийн үед бол их сайн ойлгож байгаа. Тэгээд тэр гоё мэдрэмжээр цэнэглэгдээд ирэхээр нөгөө бид нарын хүсэж байгаа тэр бүтээх гээд байсан ажил маань бүтэхгүй байсан ажил маань хурдан бүтдэг ч юм уу. Нөгөө бидний хүсэл биелүүлнэ гэдээ яриад байгаа тий. Тэр зүйл маань ингэж миний мэдрэмжээр дамжиж надад буцаж ирдэг юм байна гэдгийг бүр сүүлийн одоо 1 жилийн дотор маш сайн ойлгож байна. За хайлаа чи өнөөдргээ талархлын үчээр нь гэхдээ эхлээд чи өөрийгөө танилцуулвал тий өөрөө яаж одоо сургагч агш руу орсон бэ? Яагаад ийм групп нэх болсон бэ гэдэг талаараа яриа. За намайг Гант бүрийн Сэлэнгэ гэдэг. Би одоо 2 сайхан хүүтэй, гэр бүлтэй. Одоо талархал гэдэг зүйлтэй болвол маш олон жилийн өмнө ингээд талархал гэдэг ганцхан үг, баярлалаа гэдэг ганцхан үгээр хүн өөрийнхөө амьдралыг өөрчилж болдгийм байж тээ гэдэг зүйлийг зүгээр нэг номын дэлгүүр хэсэж явж байгаа л нэг номноос олоод би уншиж ирсэн. Тэгээд ямар сони юм гоё юм байт юм бэ штэ гээл тэрүүнийг ингээл надад сонирхолтой санагдаад байгаа мөртлөө би хэрэгжүүлж чадахгүй л яваад байсан. Тэгэл яваал исэн. Тэгж байгаа л одоо багштай баг 18 онд болцсон юм шүү. Танилцсан юм шүү тий. Тийм болж таарлаа ингээд ярьсан чинь тэгээ ингээл би хэрэгжүүлж чадахгүй яваал исэн мэдээ дотороо нөгөө манай багш нар тэгж хэлдэг тий. Бэр цэцэг багш маань бас тэгж хэлсэн. Мэддэг байх хүн юмыг мэддэг байх нэг өөр, чаддаг байх нэг өөр, мэдгч байх нэг өөр, чадагч байх нэг шал өөр зүйл байдгийг шүү. Тийм учраас та нар юма хийгээрэй гэдэг ингээд хэлээд байсан. Яг тэрнтэй адилхан би нөгөө мэдээд байдаг мөртлөө хэрэгжүүлэхгүй л ингээд яваад байсан. Тэгэл явж байгаа л айгүй багштайгаа азар танилцаад би ч нөгөө йог бясалгал хийж явж байгаа л йог хийдэг болоод йогийн төвд ингээд нөгөө туул йога, акро йога гэдэг тийм. Тэр багшийн нөгөө ингээд йогт явж байгаад туул багш маань гэр бүлийн арт терапист боллоо гэсэн нэг тийм пост байсан байхгүй. Тэгэл би энэ ямар сони юу юм болоо гэд ингээд тэр ингээд нөгөө багшийн нөгөө юугаар ингээд хайгаад аягүй багшийг меншн хийцэнээс байхгүй. Тэгэхээр энэ юу ямар сургуульд явуулдаг багш юм болоо гэд ороод үзсэн чинь надад маш сонирхолтой санагдаад тэгээ багштайгаа танилцаад багшийн тэр удмын сургуультанд суугаад тэгээ үргэлжлүүлээд тэр сургуультуудаа бусад гоё сургуультуудад суугаад ингээд явхад тэн дотроос ингээд багш нөгөө талархлыг илүү гүнзгий ингээд ойлгуулж өгсөн байхгүй. Надад нөгөө миний логикоор би нөгөө мэдж байгаа нөгөө би мэдэн штэ гэд ингээд яваад байсан зүйлийг маань тэгсэн мөртлөө хэрэгжүүлэхгүй яваад байсан зүйлийг маань багш ингээд өстой нөгөө зүрхэнд ёг гэтэл ингээд орлоо гэдэг шиг тэгэж ойлгуулж өгсөн. Тэгэл би ерөөсөө нэг мэдээд байгаа мөртлөө би яг хийхгүй байгаа юм биш тэгэл талархлаа ингээд эхлээд бичиж эхэлсэн. Одоо би ингээд нэг анх бичижсэн дэвтрээ ингээд гаргаад ирсэн сайн дээр ийм хөөрхөн жижигхэн дэвтэр дээр би анх талархлаа их бичижсэн байхгүй. Тэгэл ингээл талархлаа бичээл арт терапитайгаа ажиллаад ингээл яваад исэн чинь миний нөгөө яна гэжсэн олон асуудлууд амьдралын тэр асуудлууд ингээд шийдэгдээд байсан. Нэгдүгээрт миний орон гэрийн асуудал шийдэгдсэн. Орон байрны асуудал туристын байраар маш олон жил явж исэн. Энэ асуудал маань шийдэгдсэн. Тэгэл наад иргэний асуудал шийдэгдсэн. Хүүхдүүдээ дуртай сургуульд нь сургах гэдэг юм уу те. Гэх мэтчлээ одоо ээж хүний дотор одоо тийм маш олон зүйлийн хүсэл мөрөөдлүүд байгаа те. Тэгэхээр энэ асуудлууд маань ингээд нэг нэгээрээ дэс дараатай шийдэгдээд яваад гэсэн. Тэгэхээр л ингээд хүн чинь яалтчгүй энүүд татагдаал улам илүү сонирхох, улам илүү судлах тийм хүсэлтэй болоод тэгэл 19 онд би талархал гэдэг группээ нээжсэн. Энэ гоё юм чинь би ганцаараа мэдээд ингээд суугаад авах чи харин хайрын санагдаад нэг амиа утсан юм шиг санагдаа тий. Тэгээд ингээд группээ нээгээд тэгээд ингээд жижиг өөрийнхөө ойлгосон мэдж авсан зүйлсүүдийг ингээд хийгээл постлол ингээд яваал. Тэгэл тэндудаас ч бас нэг ч гэсэн хүнд би нэг хэрэгтэй зүйлийг хилээд өгчих юм бол энэ надад маш том тийм миний дотоод одоо нөгөө би ингээд ягаад хүнд юм хэлж өгөх гээд байдаг вэ гэхээр би нэг хүнд хэрэгтэй хүн байх юмсан гэдэг нэг тийм бодол надад
үргэлж миний дотоодоос нэг тийм дуу хоолой байдаг аахгүй. Тэгвч нөгөө Одоо тэдэг сурагч агч нар тэндээ олоод ирдэг штэ. Энэ нэг ааха. ингээд боломж байна. Бид нар нэг ингээ хүмүүс түгмээрэн түгмээрэн. Тэгээд тухайн үед чинь би Монголын англи хэлний академид ажилладаг байсан. Маш гоё ажилттай байсан. Анх би ресепшнээр ажилд ороод тэгээд сургалтын албаны дарга хүртэл ингээд маш олон жил тэнд гоё хамт олон донд гоё газар ингээд ажиллаж ирсэн. Гэвч тэнд ажиллаж байхад миний дотоодоос би ингээл хүнд ингээл юм хийгээл ингээл нэг офис дотор ингээл компьютер дээр ажиллаад гоё суучлаа гоё ажил хийж дээ. Боломжийн сайхан цалин авч ийн. Ингээд сууж байхад миний дотоодоос нөгөө дуу хоолой маань нэг өөр юм хийгээд байгаа нь ингээд ажиглагдаад итгэсэн. Тэгээ одоо би тэр дотоод хүнийхээ дууг хоолойг дагаж ингэж хөтлөгдөж явсаар байгаа л нэг мэдсэн чил ингээл би юусоо энэ цог хүн биш юм байна гэдэг нэг тийм зүйл миний тийм мэдрэмж төрөөд гэх юм уу те. Тэгэл одоо ингээд явсаар байгаад гэр бүлийн арт терапид суугаад, жаргалын 10 дадлал суугаад, багшийн мөнгөний харилцаа гэж сургалтууд те. Багшийн ер нь ихэнх сургалтуудад суусан. Тэгээд ингэж явсаар байгаа. Сүүлдээ ингээд энийгээ яалтчгүй л хүнд зааж өгөх тийм нөгөө дуу хоолойныхоо тэр дагуу явж байгаа л энэ зам руу ингээд орцсон гэсэн үг. Тэгээ одоо ингээд сургалт явуулахаараа үнэхээр их аз жаргал мэдрэгддэг надад. Ингээд заримдаа ингээд нэг гоё баг бүжгэлмээр дуулмаарч юм шиг тийм нөгөө сургалтаа орсны дараа нэг тийм мэдрэмжүүд надад төрдөг. Тийм учраас би тэр одоо баг л тэр мэдрэмжийг авах гэж үе ингээд сургалцаа хийдэг гэсэн үг. Баг нөгөө хот хөвгтэй баг явуулна гэдэг чинь нөгөө хүмүүс чинь ингээ өөрийнхөө зорилт дээр явж байхдаа аз жаргалтай байдаг байхгүй. Би яг өөрийнхөө амьдралаар амьдарч шин. Тэ. Ер нь бол тэгээд маш их завгүй байдаг. Нөхөртөө хамтны хуваарь юм хийдэг байхгүй бид нар чинь маш их завгүй байдаг ч гэсэн би өөрийнхөө нөгөө дотоод хөвгтийг баярлуулах гэж ингэж бас энэ ажилдаа заавал цаг гаргадаг гэсэн үг. Тэгэл ингээл сургалтанд маа суусан хүмүүс бас их гой үр дүнгууд ингээд гой зүйлээ хуваалцахаар бас тэрнийг уншиж маш гоё юм дотоодоос нэг тийм гоё баясгал одоо юу нэг гоё аз жаргалын мэдрэмж надад тийм мэдрэгддэг. За юм хэдэг юм байна да. Би нөгөө нэг айгаа гоё ангитай сурч ирсэн байхгүй юу нөгөө юуны анги эрүүл терапевттэй танаа анги гоё шүү дээ. Тэгээ хамтдаа нөгөө төгсөж байхдаа би талархал ярьсан чи тэгээ бид нар талархлын үр гэдэг ингээд нөгөө нэг өдөр гээд шийдсэн байт хэд те. Тэгээ танаа ингээд тодорхой дүүргээд бүгдийг ингээд бичээд энийг хэвлээд тэгээд чи бас нөгөө нэг Ариун Баяр хоёр те хамгийн их одоо нөгөө нэг сэдвүүдээр оролцоод те. Тэгээ Ариун Баяр хоёр редакторлаад бэлэн болгоод те. Тэгээ гоё нээлттэй маш гоё хийчихсэн шүү дээ бидэд. Тэгээд бас нөгөө юу ажилласан. Нээлттэй их гоё болсон те. Нээлттэй гоё. Энэ намайг ингээд эргээд харахаар чи ямар гоё ном бэ л гэж яг бодож байгаа байхгүй. Харин тэгээ яг тухайн үедээ номныхоо үндснийг ерөөсөө мэдэхгүй байсан байна. Тэгэл нэг уншчихаал би далд хийцэн. Тэгэл үе ингээд гаргаж ирээл энэ тэндээс нь ингээд уншдаг байсан. Тэг өчигдөр орой би ингээд нам суугаад яг ингээд бүр 80 төр хуудас хүртэл уншсан чинь бүр ингээд бүр миний одоо нулимс гараад зарим юм тэр нь. Зарим бичвэр дээр нь бүр нулимс гараад догтлоод ямар гоё ингээ яг тэр хүний яг тэр тухайн үеийн цаг үед нь очсон ч юм шиг нэг тийм мэдрэмж төрөхтэй номоо бүр ингэж гоё нандинмаар тийм гоё санагдсан байна. Харалтай энэ ном чи одоо ингээ яг ингээ харсан чи 20 оны ингээ хэвлэлтэй байна. Тийм. Мэдээлж ихтэлгийн хүн болсон бүхэнд зориуллаа гэлтэй. Тэгээ нүгийг яг хин Ариун Баяр иччихсэн тий. Би энэ дээр чи нөгөө багш үг бичээд оршлын бичээ тий. Бүгдээрээ ингээд нөгөө нэг сэдв болгон дээр идэвхтэй оролцоод энэ дээр чи маш олон арт терапевтнэр сурвалж. Энэ ном маш хурдан бүтсэн тий багш. Тий, айгу хурдан бүтээгээд хурдан гаргаад
Сток ялалтсан шүү дээ битгэд. Тэгээд нээлттэй хийгээл энийг харин их бид нар рекламд ч ингэж яваагүй байхгүй тий. Одоо нэрийн хүмүүсүүд айгүй их Энэ номныхоо үн цэнийг бид нар баг өөрсдөө дутуу үнэлсэн юм шүү тий. Би бол үнэлчихсэн. Би угаасаа би ер нь нэг ингэж готлох гэдэг ном гаргацсан байсан шүү дээ. Тэгээд ном байгаа одоо талархлын ном хэрэгтэй гэдэг гэж ирдэг байсан шүү дээ. Айгүй үнэлсэн. Та нар энэ ном ингээл дандаа ингэж үнэлэндээ тэгээд энэ ингээд байжуулаад явна. Энэ ном хамгийн хэрэгтэй ном гэж ирдэг байсан шүү дээ. Харин тийм. Тэгээ энэ ном маань яг ийм гоё. Одоо ч нөгөө ингэж байгаа шүү дээ. Би саяхан нэг подкаст сонсч ирсэн чинь тэн дээр одоо би чи ингээл яг одоо таны сургалтуудад суугаад арт терапист, дац жаргалын 10 дадлын сургагч багш гэд ингээд болсноос хойш тасралтгүй өнөөдрийн хүртэл сурсаар л байгаа. Тэгээд ингээд сураал явж байхад илүү би одоо талархал гэсэн баг үг харагдтал юм бол бид нар нэг ингэж ухад өнгөж ингэж сонсож уншиж мэдэж авдаг аахгүй. За тэгээд тэрүүнийхээ дагуу ингээд саяхан нэг подкаст сонсч ирсэн чинь талархлын бүр нөгөө одоо левел ахина гэж яриад байгаа. Тэгээ ингээд бүр ингээд гүнзгий төвшөнд талархахын тулд одоо нөгөө хүн баярлуулаад тэрнээсээ авсан мэдрэмжээр хүн ингээд гоё ингээд цэнэглэгдээд одоо нөгөө бид нар чинь бас багшаа сургалтуудад сууж байхдаа янз янзын даалгавар аваад бид нар чинь ингээ хийгээ явдаг гэсэн шүү дээ. Жишээлбэл одоо ингээ нөгөө илүү төлөвлөлт хийгээд хүн өрөөж хүнд мөнгө өгөх тийм ээ. Тэгэхэд хүн ямар тухайн үед тэр хүнээс ямар мэдрэмж тэр хүн чам руу яаж хараад юу гэж хэлээд чи тэндээс ямар мэдрэмж авч байна вэ гэд тийм даалгаврыг хийж ирсэн. Тэгээд тэгэхэд үнэхээр надад тийм нэг гоё үгээр хэлхий аргагүй нэг тийм гоё мэдрэмж төрж исэн байхгүй. Тэгэхээр яг тэр мэдрэмжийг л ингээд хүн олон удаа авах тусам одоо тэр нөгөө гоё мэдрэмж чинь биднээс ингээд маш гоё энергийг цацруулаад тэр энергиэрээ буцаагаад орчлонгоос ингээд эерэг сайхан зүйлсүүдэд татдгаа. Тэгэхээр тийм мэдрэмжийг аль болох олон авахыг хичээх ёстой гэдэг чинь байхгүй. Тэгэхээр хүн болгон одоо тэгээд үргэлж хүн баярлуулаад үргэлж тэр мэдрэмжийг аваад яваад байж боломжгүй юу хаа болно л доо. Гэхдээ байнгын тийм зүйл чи одоо ингээд боломж бас бүрдэхгүй шүү дээ. Тэгэхээр яаж тэр мэдрэмжийг бий болгож болох вэ гэхээр одоо тийм яг адилхан тийм нөгөө хүний баяр жаргалтай мөчийг нь харах тийм бичлэг үзэх ч гэдэг юм уу. Тийм хүмүүсийн дэргэд байж тэр аз жаргалыг нь хуваалцах тэр мэдрэмж бас яг адилхан байдаг гэж ярьжсэн байхгүй тэн дээр. Тэгээ би ийм байт юм байна гэд бодож ирсэн чинь өчигдөр би ингээд энэ нөгөө номоо уншиж ирсэн чинь яг тэр хүний яриа надад одоо яг энэ мэдрэмжийг хэлж ирсэн юм биш үү гэдэг тийм ойлголт яг тийм бодол төрсөн надад. Яг үнэхээр надад тийм гоё мэдрэмжээр өчигдөр оройчин гоё өөрийгөө цэнгэлсэн байхгүй. Тэгэхээр л яалтчгүй л энэ ном маань үнцэнтэй ном байна гэж. Одоо энэ талархлын групптэй тий тэндээ ингээд талархлын яз жаргалын дараалал сургалтуудыг ингээд бүр ингээд задлал одоо явуулж байна тий тэндээс одоо хүмүүстэй бас ухаарлуудаас ямар зүйлийг бас ингээд шинээр суралж чинь юг одоо ингээд шинээр нээгээд нэг хөгжүүлээд ажиллаж байна. Ер нь тэгэл хүмүүс ч нөгөө мэддэг гэл байдаг те. Одоо угаасаа талархал хэрэгтэй, талархал чухал гэж яриад байгаа. Тэгээд тэгсэн мөртлөө яг сургалтанд маань орж ирсэн хүмүүс болохоор мэддэг гэлээсэн чи мэдтгүй юм биш. Тэрөөсөө огт мэддэггүй юм биш те гэж их хэлдэг. Тийм хүмүүс маш олон байдаг. Тэгээ ямар азар энд орж ирвэ гэж тэгдэг байхгүй. Тэгэхээр би ерөөсөө ингээд би зүгээр сууж болохгүй юм биш үү гэж бодсон. Энийгээ илүү их одоо би хэлж өгөх л ёстой юм байна гэж боддог. Тэгээд тэр хүмүүс чинь ерөнхийдөө одоо юу гэх юм бэ? Ерөнхийдөө л одоо мэддгүй юм биш үү л гэж хэлээддэг надад.
Мэддэг гэж бодож исэн чинь мэддгүй юм биш үү? Эн чинь ямар тийм юм бэ л гэл тэгдэдэг. Тэгэхээр би одоо би зүгээр сууж болохгүй юм биш үү л гэсэн тийм нэг бодол төрөддөг надад. Тэр одоо мэдэхгүй зүйлээ одоо тэд нар хайж одоо явдаг юм биш үү те. Тэгэхээр энэ одоо мэдэхгүй зүйлээ тэд нар хүлээн зөвшөөрөө тэгээд ямар аргаар тэднэрт одоо мэдрүүлэхэд ямар мэдлэгүүдийг ингээд хуваалцдаг байна. Одоо би тэднэрт одоо талархлын ингээд сургалтаа зөвхөн талархал гэд ярихаасаа илүү бас нөгөө аз жаргалын 10 дадлын хичээлүүдээс бас ингээд жоохон ороо явж байгаа. Тэгэхээр тэр их үр дүнтэй байсан бас үл. Би нөгөө эхлээд анхан шат гэж явчаа дараа нь агсан шат гэж яваад дараа нь нөгөө талархлын эд шидгээд 28 хоногийн дасгалтай ном байдаг шүү дээ. Тэрүүнийг өөрөө ажиллах гэж байхдаа гэнт одоо энийг би бас хүмүүстэй хамт явъя. Тэгвэл аз жаргалын 10 дадлтаас бас орё гэж бодоод тэгээд тэгж хамт зарлаад аз жаргалын 10 дадлтайгаа хамт ороод тэр дадлууд дээр ажиллаулаад явсан чинь тэр бас маш их үр дүнтэй байсан. Тэгэхээр энэ талын мэдлэг бас хүмүүст маш их дутагдж байгаа юм байна даа л гэж. Тэр нөгөө бодлоо эрэг дээр хөндлөрөөд ажиглаад өөрчлөлтөг болж байсан юм тий. Тийм байна. Бид нар одоо энийг ингээд хэрэглээ болгоод ажиглаад анзаараад сурж явахдаа тий. Тэр зэрэг нөгөө нэг өөрийнхөө амьдралдаа хэрэгжүүлдэг байна. Тэр зэрэг тэрнийг ингээд тогтмол болгож байна. Янз маш хурдан хүлээж аваад өөр дөрөө ажиллаад үр дүнгээ надтай хуваалцдаг хүмүүс байна. Нөгөө мэдэн штэ гэж боддгороо ч юм уу зав заанч гардгуу ч юм уу тагчиг болчдөг хүмүүс ч гэл байна. Тэгээ нэг манай нэг сая 1 сард суусан нэг эмэгтэй нөхөртөөгөө сонсож байгаа. Нөхөртөөгөө хамт даалгавраа хийж ийн гэж надад хэлсэн. Тэгээ тэрнийг сонсох надад маш гоё байсан. Хөө ямар гоё энэ ямар ухаантай нөхөр вэ гэж бодсон тэр хүнийг. Тэгээд нөгөө гэж чатаар л харилцаж байгаа юм та. Тэгээд чатаар харилцсан чинь багшаа би даалгавраа хийж байна. Тэгээ нөгөө гомдлоосоо салах тий гомдол яаж хүнд нөлөөлдгийг тий гомдлын бол арчуулуу зүрхээрээ дүрэн тээчгээд гоё хүсэл мөрөөдлийн үр хүсэд байвал биелэхгүй. Одоо тийм учраас ингэж гомдолтойгоо ажиллаа гэд ингээд хэлсэн чинь тэр охин залуухаа 20 эдтэй охин тэгсэн чинь нөхөртөөгөө хамт битээр даалгавраа хийж гин гэж бичсэн. Тэгэхээр эрэгтэй хүнд ч гэсэн юм мэдлэгүүд маш чухал хэрэгтэй л байдаг юм байна. Тэгээд энийг бас нөгөө манай эрчүүд чинь бас тэгээд их нэртэйгээ хамт ингээд ийм хичээл сонсоод даалгавар хийх нь бас хэд үлдээ. Тэгэхээр тэр эрэгтэйгээ би бас тэр нөхрөөр бас маш их бахархсан. Ийм одоо багш сурвалж өгч болоод өөрөө ингээд сургалтуудаа явуулж ийн гэдэг чинь анх энэ сургалтуудад суу гэсэн тэр зоригоос эхэлсэн байж тээ тий. Би ингээд өөрийгөө хөгжүүлээ ажиллая гэд. Тэгээ одоо энэ бүхтээ хүрсэн ингээд эргээд харахаар энэ өөрийнхөө энэ замналаа тий энэ замаа ямар зам гэж хэлж болох вэ? Би ер нь ямар азар би энэ шийдвэрийг одоо арт терапи гэдэг юм уу сууя гэж ийм шийдвэрийг гаргасан юм бэ гэж бодож өөртөө маш их баярлдаг шүү дээ. Тухайн үед чинь нөгөө цалингийн ажилтай байсан. Одоо бол хуурай юм хийдэг болсон. Харьцангуй санхүүгийн асуудлыг шийдэгдсэн ингээд сайхан санаа зовхон бус сууж юм тий. Тухайн үед ингээд нөгөө цалингаас цалингийн хооронд явдаг байхад арт терапи бол зөндөө үнэтэй байсан тий. Өндөр үнээр заагддаг гэсэн акт. Тэгж яхад би цалингийн зээл аваад арт терапид орж исэн байна. Ажлынхаа хажуугаар. Тэгээд би тэр шийдвэрийг гаргасандаа үнэхээр өөртөө маш их баярлдаг. Юу чамайг тийм шийдвэр гаргахад нөлөөлсөн юм? Энэ анх миний нөгөө удмын сургалтанд суугаад удмын модоо хийгээд тэгээд ч удам гэж ийм чухал зүйл байдаг юм байна гэдэг нэг тийм тэгэл нөгөө танил тийм
хийлэгжсэн нөгөө арт терапийн техникүүд тий энэ дээр чинь бас нөгөө арт терапи удмын хичээл дээр чинь бас тэгж ордог шүү дээ тий. Тэгээ би анх тэгээд нөгөө арт терапи удмын хичээлд орохдоо багш хэлжсэн тийм үү. Усан бодог юу бэлдээрээ усан бодог бэлдээр ихтэн Яна багшаа би ерөөсөө ингэж биер бодог нийлүүлэх нь байтга харандаагаар ч бараг юм зурч чаддаггүй шүү дээ гэсэн чинь өө чиний одоо тэр зургийн авьяасыг үзэх гээгүй зүгээр л биддээ суучих гэдэг чинь. Тэгэл ингээл суусан чил миний гар ингээд яалтчгүй л ингээл яваал ингээл зураг зураал тий тэрнийг хараад эргээл багш асуулт асуугаал тэрнийг нь эргээд би тайлбарласан чинь миний дотоод тэр одоо тэр удамтай холбоотой зүйлсүүд ингээд яг дураагаад гараад ирж байна тий. Тэгэхээр тэр намайг ерөөсөө ийм сонирхолтой юм байт юм уу. Тэгвэл би энэ гэр бүлийн арт терапи гэдэг рүү яадагч байсан ямарч байсан би энэ сурах ёстой гэж зориглол тэгэл тэр шийдвэрийг гаргаж ирсэн. Эндээс удмаас нэг юм олж харсан байна тий. Тэгсэн баахгүй. Одоо хоёлаа юу ярмаар вэ? Тэгээд ер нь талархал гэж ярихаар одоо хүслээ биелүүлэе гэвэл талархах, одоо аз жаргалтай болъё гэвэл талархах гэлтэж байгаа тий. Тэгээд яалтчгүй л талархал ийм чухал хэрэгтэй. Эдгээр зүйлүүдийг бий болгоход бүтээхэд хэрэгтэй. Дээрэс нь одоо би ингээд өөрийгөө хараад байж хахад талархал ерөөсөө хүний явах замыг юу хийх ёстой юм бэ гэдгийг чинь чиглүүлж өгдөг юм байна гэдгийг ойлгосон. Яг тэгэхээр би одоо ингээд таны сургалтуудад сууснаас хойш өөрийнхөө дотоод дуу хоолойг дагаж явсаар байгаад би одоо ингээд энерги эмчилгээ хийдэг болсон. Орон зай цаг хугацаанаас үл хамааран одоо ингээд зайны эмчилгээг хүртэл гэртээ сууж агаад ингээд одоо хятадд ч юм уу Америкт ч байгаа хүмүүсийг хөдөө байгаа ч юм уу тий тэр хүмүүсийг ангаах. Тэгээд дүүчин буюу пендулумыг ашиглаж өөрийгөө одоо үлийн үрийн төвшөнд махан бие байтугай үлийн үрийн төвшөнд цэвэрлэх, ангаах, эмчлэх гэдэг энэ мэдлгүүд байна. Дээрэс нь одоо тоон зурхаа ухаан гэл одоо ер нь баг ороогүй сэдв байна уу гэхээр л тэгээд маш олон зүйлсүүдэд ингээд суралцсан. Одоо тэгээд тэгж сурсаар нь байгаад одоо бол ингээд энэчлээс ер нь жоохон за ер нь хайгаад байсан зүйлсүүдээ ерөнхийд нь баг олчлоо доо гэсэн нэг тийм мэдрэмж төрөөд тэгж их нөгөө зарим хүмүүс нэг сурахын донт тусцсан юм уу хаашаа гэж хэлдэг гэсэн. Тэгээд нөгөө хаяа нэг уулзахаараа өө тэр сургалтанд суусан чинь тэр багш тийм гоё юм ярьж байлаа. Чи тэрийг сонирхоод үзээш мэдээч гэл найзуудаа хэлдэг байхгүй. Тэгсэн чинь нэг найз маань сурахын донт тусцсан юм хаашаа гэдэг ч таахгүй. Үнэхээр яг ингэ сурахын донт тусцсан юм шиг тэгж маш их сурч ирсэн. Тэгээ одоо ерөнхийдөө эрх бяцлаглаа хийгээд яг могоо хийгээд ингээд өөрөө хаяад нэг сургалтаа явуулаад ингээд жоохон юм тогтон голцсон гэсэн. Тэгэхээр ерөөсөө миний энэ хүртэл явах замын маань талархал надад засч тэр гүүрийг тавьж өгсөн гэсэн. Тэгээггүй болоод би бодлоо төөрөл хааж юу ч хийгээд явж явах байсан юм гэхгүй тий. Тэгж бас бодсон. Талархлыг одоо тий одоо хэлээд ахаар хүчин яаж нэмэгддэг вэ? Яаж өөртөө энийг шингээж авдаг вэ? Ерөнхийдөө л энийг байнгын одоо эхлээд болвол ингээд хүчээр хийж байгаа шүү дээ. За энийг ингээд би гоё болох хэвээр би тийм юм ер нь бол шунал дээр толгуурлж л хийж байгаа шүү дээ. Анхандаа болвол тийм ээ. Тийм юм бүтээх хэвээр баг ийм бүтээдэг хэвээр гэдэг ингээд хийж хагаад сүүл рүүгээ одоо нөгөө хүсэж исэн юмнууд маань бүтээд ирэхээр зүгээр л миний дотоод мэдрэмж өөрчлөгдөд байна. Бичихгүй байсан ч би одоо жоохон ингээд суухад тэр талархлын мэдрэмжүүд надад ингээд орж ирээд заримдаа бүр ингээд ямар азтай юм бэ гэж бодоод ингээд нулимс гаргах хэмжээнд хүртэл ингээд талархдаг. Тэгэхээр ерөөсөө л би нэг яг нэг гоё үгээр яг нэг оновчтой тайлбарлаж бас жоохон чадахгүй байна. Одоо ингэж байгаа аахгүй талархлын хичээл зааж штэ. Азаргалын хичээл зааж нэхэр чи дандаа өндөр түвшний хичээл заадаг нөгөө вибрацэн те долгион нь өөр.
Тэгэхээр тэрнийг ингээ бодоход мэдрэхэд ярихад дандаа тэр дэвсэн дээр ингээ холбогдоод шүү. Мгм. Тэгэхээр чиний одоо сүнж юм уу чиний одоо ингээ оюун бодол чинь бас дагаал тэрэн дээр ороод тэр одоо энерги процесс чи танаа шавнар сонсохоор бас тэндээс чи ухаарл эдрийг аваад байна. Тэгээд тэрнийг ингээ баян хийгээд байна шүү дээ. Одоо нэг удаа хэлээ 10 удаа явуулаа 100 удаа хэллээ ярьлаа 1000 явуулаа гэхээр тэр одоо талархал зөвөр тэгээ хаах болгоод талархал орж ирдэг. Тэр ингээ зөвөр байж хахад л ингээ дотроо ингээ төчнөө ингээ талархлуудаа мурдаа ингээ тий гүгэл Мгм. ингээ харагдаад ингээ дотроо ингээ яригччихдэг ч юм уу тий. Мгм. Бид нар ингээд тэр ингээд орж ирэхэд л ингээд таныг харахад тэр энерги рүү орчлоо гэдэг чинь чиний ингээд хийж байгаа тэр хүч чинь бусад хүмүүст ингээд нөлөөлөд. Мгм. Талархал. Ер нь тэгэл хүнтэй уулзаал ингээл жоохон суухтал яаж хийж байгаа л миний нөгөө ярианы сэдвийг талархал ёг бясалгал руу оруулчихсан байдаг шүү дээ ер нь. Өнөөдөр чи юунд талархсан? Одоо юунд талархаж байна? Одоо би яг одоо ингээд гоё тавтай сайхан суугаад тантай ярилцж байгаа энэ яг цаг мөчид талархаж байна. Яг энэ ингээд хинт ч надаас саад бодохгүй ингээд гэртээ тавтай суугаад ингээд сайхан сууж байгаа энэ гэр орондоо талархаж байна. Дээрэс нь цаг хугацаа орон зайг үл харгалзаад хоёр үеийнхээ өдөөс хараад ярилцах ийм боломжийг биднэрт олгодог энэ интернет сүлжээнд талархаж байна. Тэгээ бас таныг намайг ярилцлаганд урьсан танд талархаж байна. Тэгээ одоо дуудсаж гайхсан одоо юу вэ гэсэн. Би тэгээд танд нөгөө хариу бичихгүй нэг онцсон штэ. Тэр хооронд Яна багш одоо намайг яасан их цантай ингэж бодож байгаа бах та гэсэн мөртлөө за яах вэ би жоохон бодож байгаа юм чи багш ойлгож байгаа бах гэж бодоод байгаамаа тэгээд жоохон бодож ирсэн аа. За нөгөө өчнөө яриад л өдөө хүнд заагаад л байдаг зүйлээ одоо хүнд бас хэдэн хүнд хэлчихвээс харамлж байгаа юм ба яаж байгаа юм чи одоо болохгүй ч дээ гэж бодоо тэгээд тантай ингэж ярилцсан гэдэг бол миний хувьд үнэхээр нэр төрийн хэрэг тийм учраас ингэж тэгээ багшаа гэд бичсэн. Чи бас ингээд гарах чинь зориг байгаад тэр бид нар ингээд нөгөө анх олон тэгж гарахаас чи амьдаг байсан бол ингээд зориг маань нэмэгдээд байна тий. Тэгээд нөгөө сургалтаа явуулж байгааг маань л ач тий. Өөр юуны талаар ярих уу? Талархлаа янз бүрийн одоо үнцгээс тий одоо чинь энэ номон дээр одоо маш олон сэдвүүдээр бичсэн байна шүү дээ тий. Хэд ч өчигдөр чамд их сайхны түүх их гой санагцсан гэж хэлсэн тий. Тэр зүгээр ингээд нэг талархлын аавда талархсан бичвэр юм шиг мөртлөө тэр бүх юм тамаатай байгаа зүтэй багш тий. Бага юмдаа хандахгүй дандаа бид нөгөө шин гоё гэлцал юмд шунж идэг те. Тэрүүнийг маш зөвхөн гоё оновчтой өгөөр тэгэж гоё хэлсэн юм ямар гоё бичвэрээ гэд тэр ингэж шууд бичсэн шүү дээ. Заримдаа хүмүүс гэдэг юм талархал ихэр ч одоо яхаа аавда ээжтэй багштай талархлаа гэж болоо гэж ингэж үздэг шүү. Тэгэхээр бид нар чи маш олон чиглэлээр яаж ээж талархаж болох вэ? Өөр жишээд байгаа түүхтэй бодит ингэ зохиомол биш те хэмэл биш яг бодит түүхээр харилцаагаар те ажиглалтаа бүгдийг ингээд оруулсан байна. Чи өөрийнхөө одоо түүхүүдээ ямар жишээнүүдээс оруулсан бэ? Тэндээс хаалцвал. Яа би болохоор бас нөгөө том хүүтэй талархал бичижсэн талархал байгаа. Тэр маш одоо нэг одоос ч баг 15 6 жилийн өмнө тийм би ч дөнгөж нэг 30 31 2-тэй л байсан. Тэгсэн чил нэг өдөр хүү маань тэгдэг байхгүй. Ээж та хэдэн настай билээ гэдэл тэгсэн. Тэгэхээр л ээж 31 дээ шүү дээ. Яасан миний хүү гэтгсэн чи манай хүн зүгээрээ ээж гэсэн. Ээж 31 нас ч уурын нас юм уу? Тэгсэн байна надаас.
Тэгэл би тэрнийг сонсчод юу гэнэ юм нэх үг гэл тэгсэн чинь 31 нас ч уурын нас юм уу ээжээ гэдэг үдээс арт. Тэгэл би тэндээс яана би одоо ийм болцсон байгаа юм биш үү гэж бодвол тэгэл бараг өстө арайд хүүхийнхээ хажууд уйлаагүй. Тэгэл тэр миний хүүгийн хэлсэн надаас асуусан тэр асуулт намайг өнөөдөр магадгүй ингээд тантай ярилцаад энэ зүйлийг хүнд заагаад хэлээд өгөх хэмжээний болтол хөгжүүлсэн гэж боддог. Тэгээ тэр үднээсээ би энэ хүүгийнхаа хүүдээ талархаа энийг гэж хагаад хоёр хүүдээ хоёуландаа талархал бичижсэн. Тэгээд хүүдээ талархаа энийг гэд ээжтэй маш том ухааглалыг өгсөн хүүдээ баярлалаа. Одоо өнөөдөр миний хүү намайг уур биш хайр гэж хардаг болсон гэдэгт би итгэж байна гэсэн тийм талархал бичижсэн. Тэгэхээр тэр бас надаа ингээд өчигдөр орой бас тэрийг уншижсэн чинь бас маш гоё нандин санагдсан. Нэрээ бид нар хүүхдээ загнаал, зандраал тий тухайн үед би нөгөө хоёр хүүхдээ зөгөөл, гэр сургуулийн зөгөөл ингээл явж идэг. Одоо ярих юм бол нөгөө гэрээ аваа гэдэг шиг тийм байсан баггүй. Тэгэл хүү маань надаас тэгж асуугаал би өөртөө ажилтаж эхэлсэн. Ерөөсөө би ч ерөөсөө болохоо айдсан байгаа юм биш гэж бодвол тэгээд тийм учраас би хүүдээ маш талархдаг. Тэгээд хүүхээ бүр мөнхлээд номон дээр бичсэн. Тэгээд номон дээрээ бичээ. Тэгээ энэ номоо би чинь бэр охиндоо бэлгэлжсэн. Манайд гэдэг ах бэр болоод орж ирж яхад. Тэгээ би чинь ном гэдэг чинь бас бидний үр хүүхэдтэй дамжуулах бас нэг юм гоё өв юм байна. Тийм болохоор энийг маш их нандинж байгаа. Одоо энэ ном дахиад байхгүй шүү дээ. Надад ганцхан байгаа байхгүй. Тэгээ энийг одоо би эхлээд амар их өгөөр зан гаргаад би бас хүмүүс бэлэглээд үтсэн чинь дууссан. Нэг мэдсэн чинь дууссан. Тэгээ одоо энэ номоо би чинь маш их нандинаад хадгалаад байгаа шүү дээ. Хоёр дахь хэвлэлтэнд өгөх хэрэгтэй гэж харагдаж. Харин тийм номны үн цэнийг яг хүмүүст ойлгуулж чадах юм бол үнэхээр нандин ном байна да гэл бодоод л байна. Өөр ямар түүх вэ? Талархлын одоо чиний энэ ном дээр үтсэн ч бас гол танаа сургуультанд суусан хүмүүсүүдийн түүхээс өөр зөндөө одоо алийг ярьд юм бэлээ. Аль чамд орж ирсэн таалагддаг тийм. Санаанд орж ирсэн. Нөхөртөө, аавда, ээжтэй гэж миний бичвэр бас энэ номон дээр бас нэлээд олон орсон юм билээ. Өчигдөр бас уншиж исэн чинь. Тэгээ бас ээжтэй бас талархаж ирсэн. Тэгээд ээж гэдэг хүнийг бид нар үргэлж ээж нар бидний төлөө байдаг те. Одоо манай ээж маань гэхэд үргэлж л ингээд одоо хөдөө бид нар ч нэг дор хамт байдаг байсан. Тэгээд орж ирэл манай баг хүү төрсний дараа ингээд үргэлж л эргэж тойрол ингээд бүцэлэл байж байгаа. Тэгээд тэгэхэд одоо ээж тэгсэнгүү, ээж ингэсэнгүү, ээж намайг тоосонгүү, тэгсэнгүү л гэдэг. Гэтэл тэр үед би нөгөө одоо энийг ярихаар маш урт болох бах та. Тэгээд зүгээр товчхон ярихад жоохон ингээд нөгөө төрсний дараа би нэг жоохон ядраад бах хүүгээ төрүүлсний дараа ингээд жоохон ядруу байсан чинь манайд ингээд нөгөө нутагт маань ингээд суц моц барьдаг нэг хүн байдаг байхгүй. Тэгээ тэр хүн орж ирээд ингээд миний суцыг барьж үтснэ. Төрсөн хүн уг нь юугаар ямааны бах хэдүүл их сайн байдгийг штэ гэдэг гингүүт нөгөө тийм үү гэл тэгчэл байжсэн чинь ээж маань орж ирэл тэгээ ээж орж ирэх нөгөө ээж ямааны бах хэдүүл сайн байдаг гэж гэсэн чи юу яриад байгаа юм чи өстө тийм юу ч үү өстө нэр болохгүй гэдэг нь за өстө та юу мэдтiin гэл ээжтэйгээ ингээл маргалцж байгаа л тэгэл ингээл ямааны бах авчрал ингээл ийдсэн чинь тэрнээсээ болоод би ингээд ерөөсөө ингээд нөгөө хий аргана гэж ярьдаг тийм ээ нөгөө юугаар тийм болоод би ингээд яг тухайн үед одоо ингээд бодоход би одоо номоо яг ингээд нөгөө бичвэрээ унших юм бол энэ маш гоё ингээд яналтай гэх ингээд товчхон ярихаар хүмүүс жоохон
ойлгомжгүй энэ одоо юу сони юм яриад байгаа юм гэж бодож иш магадгүй. Ерөнхийдөө л би тэр урт бичвэрийг л тоомлж байгаа шүү. Тэгээд би ээжтэйгээ зөрсөөрөн байгаад ямааны мах идээ тэрнээсээ болоод ингээд нөгөө бүр ингээд хамаг дөрөв мөч маань ингээд хөрж мөрөөд би ухаалтаж унаад тэгжсэн байхгүй. Тэгээд яаралтай хоньны мах авчрал надад өнөрлүүлээл тэгэл ингээд сэрэгжсэн. Тэгээд тэгээ ингээд сэргээд ээжигээ харсан чинь ээж маань нүднээс бүрстаа нэр хязгааргүй их тийм хайр айдастай мөртлөө маш их хайр надад ингээд харагдсан байхгүй. Тэгэл би тэрнийг харчаал би маш их зүйлийг бодож ирсэн. Яагаад би ээжийнхээ үгэнд ороогүй бол яагаад би ээжигээ үргэлжил тэгсэнгүү гэл бичдэг юм болоо гэж маш их одоо болчдаг нэ. Тийм их ухаарлыг авч ээжигээ маш ихээр хайрлаж ирсэн. Тэгээд тэрнийгаа ингээд маш нэлээд урт бичвэр болгоод номонд оруулж ирсэн. Ээжтэй баярлалаа. Ороогийн бүх ээжүүдэд баярлалаа. Ээжигээ хайрлаарай. Ээжийнхээ үгийг сонсоорой гэдэг мессежийг өгөх үүднээс гэж ирсэн. Тэгэхээр их хүний хайр, их хүний одоо үрээ гэсэн тийм хайрын харцыг би тэгэхэд ээжтэй олж харж ирсэн. Тийм одоо ингээд сургууль агч нар ингээд бүгдээр аягүй их тийм гүнзгий хайрлсан тийм түүхэдээ хаалцаж номонд оруулсан байна шүү дээ тийм. Үйлчлэлээс тухай. Тэрнийг ингээ эргээ сансан шүү дээ. Энэ одоо номч чинь орсон түүхүүдийг бас би ингээд нэлээд уншаад ажиглаад бид нар аягүй тий өөрийнхөө дурсамж мэдрэмж бодлого ухаарлаа шингээж бичсэн байна. Бүршүүлэгч тий маш их ухаарлуудаач нэмсэн байна. Эргээд энийг ингээ ярихад мэдрэмж рүү орж шүү дээ. Тэр мэдрэмж рүү ороод ээжигээ бүр нэг гоё тэрвэрмээр тийм мэдрэмж төржээ. Тэгэхээр ерөөсөө энэ зүгээр л нэг юм түүхүүд байгаа юм шиг боловч энийг яг энэ мэдрэмжийг нь мэдрээд унших юм бол асар их зүйлийг одоо бидний ингээд нүдэнд үзэгдэх одоо нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй ч гэсэн одоо биднээс ямар энерги ялгарч байна түүгээрээ дамжуулаад тэрнээс чинь болоод ертөнцөөс буцаагаад тэр одоо энергийн хэлбэлцэлтэй дүүцэх тийм сайн зүйлийг татах юм уу муу зүйлийг татах юм уу гэдгийг бид нар өөрөө шийдэн шүү дээ тий. Одоо угаасаа бид нар алтын эрэнд амьдарч байна тий. Энерги 90-100-д амьдарч байна. Тэгэхээр ерөөсөө энэ гоё мэдрэмжийг, энэ гоё талархлын мэдрэмжийг, хайрын мэдрэмжийг аль болох олон удаа аваад үргэлжил энэ мэдрэмжүүдийг аваад авах юм бол бид нар энэ нөгөө дэлхийн энергийн хэлбэлцэл давтамжтайгаа ингээд төхөж очиж идэг юм. Тэгэхээр л ерөөсөө энэ талархал гэдэг зүйлийг хүн болгон хийгээсэй, хүн болгон мэдэж аваасай, хэрэгжүүлээсэй гэж би маш их хүсдэг. Одоо энэ дэлхийн энергийн хэлбэлцэл давтамж жилээс жил улам их өндөр болж байна те. Дэлхийн илүү хайрын энерги рүү өндөр давтамж руу явж байна. Тэгэхээр хүмүүс ингээд энэ дэлхийн маань ингэж хувьсан өөрчлөгдөд байхад хүмүүс бид нар нөгөө л их хов ярьсан, нэгнээ шүүмжилсэн, үзэн ядсан, гомдсон, атаархсан те энэ зүйл дээрээ төвлөрөөл авах юм бол бид нарт одоо тэр энергийн одоо хэлбэлцэлд одоо зөвхөгдөн гэх юм уу те. Тэгээд тэрнээсээ болоод бидний одоо ингээ хүмүүсийн бие хаавдах, сэтгэл санаа тавгүй болох, ажил төрөл бүтэхгүй байх те үсээгүй олон бэрхшээлүүд ингээд гарч ирээд байгаа те. Тэгэхээр ерөөсөө энэ энергийг өндөр байлгаж энэ дэлхийн энергийн хэлбэлцэл рүү төхөөлж очих хамгийн одоо бэст дарга бол би талархал гэж байна. Хүн талархаж байхдаа гомддоггүй тий талархаж байхдаа ууралдаггүй талархаж байгаа хүн атаархдаггүй. Тэгэхээр ерөөсөө энэ хоёрын аль нэг сонголтыг та хийх учраас үргэлжил талархал дээрээ төвлөрөөд байх юм бол танаас гоё сайхан энерги ауранаас ч одоо гэрэл цацраа тий ингэж гэрэл цацраад эргээгээд та дэлхийн энергийн хэлбэлцэлтэй өөрийнхөө энергийг төхүүлсэн учраас эргээд ертөнц тань руу сайн сайхан зүйлээ юулнэ гэсэн. Энийг л би хүмүүст ойлгуулахыг маш их хүсдэг. Тэгэхгүй ингээ хүмүүс талархаар ингээ сайхан байдгийг гэхээр одоо би тэгж ярьж байгаа хүнийг сонссон. За надад нэг дутаад байх юм алга. Би тэгэхээр наад чинь надад бараг хэрэггүй тий.
гэж ярьж исэн хүн байдаг. Тэгтэл тэр хүн байнга эмнэлгээр явдаг. Аль үнэтэй эмнэлэг точ тагалгаа хийлэгдэг, аль үнэтэй эм тангууч хэрэгэлдэг, жил болгон байнгын одоо тэгээд яваад идэх. Тэгэхээр тэр хүнд чинь тэр талын зүйл бас энерги дутаад штэ тий. Тэгээ тэр дутаад байгаа энерги нөхөх арга нь талархал байж хахад тэрнийгаа нөгөө мэдэхгүй гэсээ болоод ингээд нөгөө төөрөө бодлоод яваад байгаа тий гэж би ойлгодог. Яас группээр чинь бигээд хараад хахад талархал группээр тий. Чи ингээд талархлын байгаа маш их ишлэлүүдийг оллоо. Тэгээд оруулаад барилж бүх талархлын төөхөд ишлэл бүр ингээд чи тэрнийг ингээд оруулаа, тэрнийг ингээд бодоо, тунгаагаад байдаг. Тэгдэг би өөрөөсөө дандаа энэ надад хэрэгтэй юм байна да гэсэн зүйлээ тэн дээр оруулдаг байхгүй. Тэгээ тэрүүнийга хит хит уншин. Энэ ямар гоё ухаарлах хөр юм бэ гэд оруулдаг. Тэгээд одоо тэрнийг нэг хүн ч болсон ухаараад тэндээс санаа аваад амьдралдаа хэрэгжүүлээд нэг ч гэсэн хүний одоо амьдралд хэрэг болох юм бол тэр надад маш гоё санагддаг. Тийм үднэс л тэгээд оруулаад идэв шүү дээ. Одоо тэгээ талархал групп маань гэхдээ жоохон итгэхгүй байгаа. Тэгээ одоо тэн дээрээ бас жоохон итгэвчүүлэлт хийдаа гэл бодоол байна тэгээ бас. Тэгээд ингээд бодоод байгаа шүү дээ. Ингээд ишлэлээ ингээд тал буруу сочж जैन тэ. Тэгэхээр тэрнийг ингээд хамтдаа бодох байхгүй. Ингээд би ингэж бодож байна. Ийм юмудаа надад орж ирж байна. Та нарт яаж орж байна гэдэг ингээд нэгтгэхэд тэдрээгээ тэгээ хуалцаад байх юм бол тэр нь ингээд хүн болгоноос би энэ талаас нь харлаа, би энэ талаас нь харлаа гэдэг ингээд тал бүрээр нь бас дүүрэн. Би өнөөдөр бүр чамтай уулзалтан зориулаад ийм нэг манай бид юу штэ тэ мод талахаар би навч өөр хийм гэж. Мод хийх юм бол бүр нүсэр болох юм энэ цамцны хаардан мод хийгээл ингээл энэ баг Ямар өөр хийгээд бүрээс энэ чи бүр хэдэн цаг хийгээл арт тэр артист хүн шүү та мэдээ. Одоо хүн болгоо тэр цавц үсдэг боллоо шүү дээ. Тэгээ Сарат хоёрын нөгөө ярилцлагыг харчаа тэгээ хөөх манай багш нэр үнэхээр бүтээлч хүн шүү гэж харж ирсэн. Тэсэн чи яг та нөгөө энэ номныхоо юу шиг нэг мод шиг болсон биз дээ. Тэгээд байна шүү дээ. Тэгэл энэ нарданаас бүр том мотор нь хийгээд зурн бодон даймаа ингээд өвлүүлнэ өдрөөсө бүх талаар нь хий. Одоо цамцсан терапи болоод байна л да. Тийм байна. Одоо нэг навчаад би нэг талархал бодоод ингээд наагаалаа сууж ялаа. Тэгээд ингээд бүр ингээд нэмээл өгөөдөөс ээж нэмээ ямар зүйл орж ирэх бол гэдэг. Тэгэл нэмэгдээл аахгүй нэг талаар атлан нөгөө талаар атлаад тэгээд бүгдээр асуулаад молекулууд атомууд олон болдог шиг. Тэг асуултууд өрөөл хариулж болно. Чи өөр асуугаагүй яриаггүй зүйлүүдээ бас ярьж хаалцаад. Яа өөрч өглөө гэд. Тэгээ би нөгөө юун дээрээ тий сүүлд нөгөө талхлын аксен шат гэдээ явуулсан би. Тэгээ тэн дээрээ явуулахдаа би илүү өөрийнхөө одоо өөртөө тохиолдсон тэр кейсүүдийг нэлээд ярьж өгсөн. Чи кейсүүдээ яаж талархал болгож хууригдсан талаар ярьсан уу тий? Тийм талархал болгож хууригдсан. Тэгээ тэрнээс гадна талархлыг ингэж хэрэгжүүлээд би яг юу бүтээж чадсан байж гэдэг юм уу. Тэгээд дээрэс нь нөгөө одоо энийг ярихад бол бас л одоо ерөнхийдөө тэн дээр болохоор би эхлээд нөгөө анхан шат гээд орохоор чинь ерөнхийдөө бичих дадлыг солигддог байхгүй. Эхлээд одоо өдөрт хэдэн талархал гэж өнөөдөр тэр чиглэлээр өнөөдөр эрүүл мэндтэй, өнөөдөр гэр бүлтэй, өнөөдөр ажил төрөлдөөрч гэдэг юм уу. Ингээд бичүүлээд дадалтай болгоод тэгснийхаа дараа би ерөөсөө л нэг дутуу санагдаад байсан байхгүй. Тэгэхээр нь аксен шат гэж ороод илүү нөгөө мэдрэмжийг нь мэдрүүлэх зорилгоор илүү нөгөө дотоодд нь байгаа тэр хайрыг нь ундруулах гэх юм уу тий. Одоо
ерөнхийдөө л талархал бол хүний энерги бие буюу сүнсэн биений хоол гэж яриад байгаа тий. Хүн одоо бид нар ч харагдаад байгаа энэ махан бие маань зөвхөн л одоо бараг 1% хүрэхгүй хүний одоо бидний махан бие маань зөвхөн 1%, 99% одоо хэдэн хувь ч гэдгийг энерги биеэс бүтдэг гэдэг байгаа тийм энерги буюу сүнсэн бие. Тэгэхээр энэ сүнсэн биеийг бид нар хэр зэрэг тултал зөв хоолоор тэтгэж чадна. Төдий чинээгээрээ бидний эрүүл мэнд, сэтгэл санаа одоо юу байдیں۔ Тэ ажил одоо бидний хүсэж байгаа тэр сайн сайхан амьдрал одоо ингэж амьдралдаа бид нар нэг их зовхгүй одоо тэр амьдралаараа ингээд гоё одоо толгой дотроо төсөөлөд байгаа тэр гоё амьдралаараа амьдрахын тулд бид нар тэр сүнсэн биенийхээ хоолыг нь өөх ёстой. Тэрний хоол бол сүнсэн биений хоол бол хайр талархал гэдэг байгаа тийм. Тэгэхээр ингээд нөгөө хайр талархал гэд яриад байгаа мөртлөө талархлаа ингээд бичээл байгаа боловч бас л нэг дутуу байгаад харна одоо тэр хайрын мэдрэмж рүү илүү оруулах гэж агсан шатаа явуулаад тэгээд одоо хайрын мэдрэмж рүү орохын тулд мэдээж одоо өөр илүү мэдлгүүдийг өгөх хэрэгтэй болно тий. Хүний туслах, асрах сэтгэл хүнд чин сэтгэлээсээ хариу нэхээгүй тусалснараа эргээд чиний амьдрал яаж дэлгэрдэг вэ ч гэдэг юм уу. Гэх мэт чинь ийм зүйлсүүдийг өөрийнхөө одоо ойлгосон зүйлүүдээр нэмээд өөртөө тохиолдсон кейсүүдтэй ингээ холбоод яриад өгсөн чинь тэр маш их үр дүнтэй байсан хүмүүс ийм ч тийм нэрээ тийм биш үү гэдэг ухаарлуудыг зөндөө авлаа гэж хэлж байсан. Хүн аль болох хүнийг чин сэтгэлээсээ хариу нэхэлгүй нэгэндээ туслах, асрах, энэрх тийм одоо энийг манай нөгөө номын багш маань тэгж хэлдэг хүн та нар аль болох өөрийнхөө тэр номын чанарууд дээр оршихыг хичээгээрэй. Тэгэхэл юм бол оршихуй та нарыг үнэхээр ивэж тэтгэх шүү гэж хэлээд байдаг. Тэгэхээр номын чанар гэдэг яриад байгаа маань баярлах, талархах, туслах, асрах, энэрх, тэтгэх гэдэг энэ гоё хүний сэтгэлийн гэгээн чанаруудыг л одоо номын чанар гэж хэлээд байгаа. Тэгэхээр энэ одоо номын чанар дээрээ орших нь эргээд биднэрт ямар ач тустай юм бэ гэдгийг нь илүү ойлгуулах зорилготой гэсэн үг. Тэгээд ингээд холбож ороход тэр бас их маш гоё сургалт болсон. Одоо тэр талархал дээр бас юурчтэй те. Бид нар одоо талархлын өөр ингээд суулгаад энэ чинь ингээд өөр жимсүүд нь би болсон боловсрцсан те. Тэгээд энэ үр дагаврууд нь юу байж болох вэ гэхээр тэр талархал суулгаад ийм үр жимсүүдийг амнаа үрдэнг амнаа гэж харуулж те. Одоо зургийг нөө ундраа ингэж зурж ирсэн те. Агийн утгаар болгоор болно гэж хэлжсэн те. Тэгэхээр чи бид нар ингээд гомдол уур бухимдлыг ингээд суулгаад талархал байхгүй болохоор энэ үр жимсүүдийг авахгүй байна шүү дээ. Бид нар өөрийнхөө энэ үйл ингээд сайн үйлүүд, үйлдэлүүдээ босуулахгүй байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр чи талархал өөрийг босуулж гин, дэмжиж гин, тэр суулгасан нур маань бүр илүү томор, илүү ихээр ирж байна. Өнөөдөр их гоё ярилцлаа шүү дээ. Намаач дурсчлаа, харагчлаа хүмүүст үнцэн нэ. Хэдийн үед хүртэл ингээд 5 жил энэ одоо намаа 5 жил болсон гэсэн. Харин тийм өстой сонио. Цаг хугацаа үнэхээр хурдан юм аа. Өстой өчигдөрхөн юм шиг. Ингээд талархлын мод оруулаа. Тэгээд сатаа сэтгэлээ ингээд талархлаар дүүргэх гэдэг чинь айгу гүнзгий утгууд тэгээд намд оруулсан. Тэгээд энэ намаа нүртэл ингээд рекламдаг байсан ч гэсэн ингээд 5 жил болсон гэхээр чинь талархлын сэдвэр одоо өдөр болго бичээд байсан хүн тухайн ингээд сэдвээр мэрэгжилтэн болж байна гэсэн үг шүү дээ тий. Сэтгэл ингээд дүүрээлэдэг талархлаар дүүрээдэг. Тэгэхээр нөгөө гомдол айдасгүй нэг ийм сөрөг мэдрэмж сөрөг бодол үлдэх тий орон зай байхгүй. Тий.
ерөнхийдөө ингээд нэг гоё. Одоо яана гэсэн тийм айдас юусоо ингээд төрхөө болчтой юм хүн. Тэр чи бидний хүч болж байна те. Тий. Тэгээ одоо би бас нэг гоё юм талархлын ном бичиж даа гэж бас бодоол байгаа. Толгой дотроо төсөөлөд л байгаа. Тэгээд тэр маань юу болох юм мэдэхгүй. За өнөөдөр хоёлаа их юм ярьлаа. Ямар зүйлийг одоо шинээр одоо ингээд эргээд ингээд орж ирхөө байх уу яах уу одоо багшд үгүй гэж хэлэх хэцүү юм аа гэж ороод ирчлээ штэ тий. Ороод ирсэн өөрийгөө харахаар яаж вэ? Ял талархчихаж байгаа ороод ирсэн. Үгүй гэж дуугаа хэлсэнгүй тий. Завгүй гэсэнгүй тий. Орж ирээ тантай ярилцсандаа үнэхээр их баяртай байна. Тэгээд намайг тоож одоо ярилцлаганд урьсан багштаа маш их баярлалаа. Багштайгаа танилцаж багштайгаа тоож ирсэн баярлалаа гэдэг ахыг угаасаа юм хийцээ хэрэгжүүлээд ингээ явцсан хүмүүсүүдээр хатад тийм ямар мундаг юм бэ ингэж хийж хэрэгжүүлж байгаа хүмүүс чинь тэгээ одоо бусдад ингээ түгэхийг хүсэж байгаа хүмүүс чинь ихтэй сайн бүр суулгаж ийнэ гэж бодоод байдаг шүү дээ. Энд ч одоо хэдэн жилийн дараа дахиад том модтэй бидний суулгасан олон ингээд дүр маань хүн болгоных тусдаа мод өгөөд чимээс өгч нэхэд нийлхээрээ том цэцэрлэг болчих шүү дээ. Одоо ингээд цэцэг жимс навж ургасан. Тэр чинь нөгөө ихний ондраатай болсон дэр би нэг том ингээд цэцэг тавьчихсан шүү дээ. Тэгээд лабораториудад ажилладаг болохоор хүүхдүүдээ чинь цэцэг гэдэг нь шүү дээ. Тэгээд цэцэрлэг төрөлцөө гендер тэгээд гэдэг чинь тэг хүүхдүүд байдаг орчныг цэцэрлэг гэж шүү дээ. Бас чимээс мод ургадаг газрыг цэцэрлэг гэж байна. Тэгээ ер нь л тантай уулзаж таны сургалтуудад сууснаас хойш л ингээд миний бүх одоо яах бүх одоо зам тодорхой болоод эхэлсэн гэх юм уу? Тэгсэн. Тийм учраас та бол миний хувьд маш эрхэм нандин хүн байдаг шүү. Тэгээ багшийнхаа цаашдын одоо энэ бусд энэ гоё мэдлэгээ түгээндээ тэгрүүлэх үйлсэд нь олон өндөр амжилтыг хүсье. Тэгээд би ингээд өчигдөр ингээд бодсон. Ингээд уулзалт хийгээдсэн чинь нэг мэдхэд бид нар хамтдаа лекцэд нар явуулна гэж хэлэх болов гэж бүр сүлдээ тэгж бодлоо. Тэр том зүйл рүү орж магадгүй юм байна. Харин тэгвэл бүр гоё юм шүү гэж. Нэрэл лекц гэснээс сайн нөгөө нэг сард явуулсан талархлын сургалтанд манай нутгийн хоёр эгчтэй хоёр орж ирж суусан байхгүй. Эгч нь эхлээд миний сургалтанд суугаад тэгээд дүүдээ санал болгосон. Тэгээд дүү нь орж ирж суугаад хөөе ямар гоё юм би ямар азтай юм бэ. Тэгээд энэ сургалтыг санал болгосон. Эгчтэй би үнэхээр их талархаж байна гэд над руу бичижсэн. Тэгээд тэр охин намайг та нутагтаа ирэх юм бол манай байгууллагаар заавал ирээрээ таныг одоо байгууллага дээр авчирч хамт олонтойгоо уулзуулахыг маш их хүсэж байна гэж надад тийм гоё санал тавьсан багш нэрээ. Тэгээ одоо нутаг явал очинд аваад гэж хаачихгээд олон үр суулгаад байна гэсэн үг шүү дээ. Талархлаа үр суулгаад дараа нь очиход тэр чинь мод болцсон те. Нэг настай, хоёр настай, 5 настай мод болоо дараа нь үр жимсэн нургацсан. Тэгээ энэ дэндүү ингээд нөгөө монголоор олон дүр мод те тариал явах юм бол те цөлөөч нэрээс одоо бид нар ингээд сэргийлж болно гэдэг шиг би энэ нөгөө нэг холбооныхаа ингээд эмблемийг модоор авсан даа их баярлалаа шүү дээ. Тийм манайх чи. Тэгээд энэ удмын мод те талархлын мод энэ холбооныхаа Монголын урлагийн сэтгэл заслыг хөгжүүлэх холбооныхаа мод гэхээр яг бол модны метафор мод юм биш нэрээ. Тийм гоо агуулгатай байдаг. Тэгээд сүүлд бас нэг цагаан сарын өмнө би бас сургалт явуулахгүй за би жоохон амрыг гэдэг жисэн чинь бас нэг манай садангийн дүү охин маань бас хүсэлт тавиад хамт олонтойроо хамтдаа сургалт авмаар байна гэх. Тэгээ би бас нэг хамт олонд групп сургалт өгсөн талархлаараа. Чи ингээд тогтмол хийгээд байсан чинь хүмүүс харагдаад эхэлж штэ.
тогтмол талархал гээл тэгэхгүй нэг удаа ээжээд нэг жил алга болцсон эсвэл Харин тийм. Тэгээд одоо жоохон одоо нөгөө та намайг бас тэгжилжсэн тий нөгөө сургалт явуулахгүй хэсэг байжсэн чинь чи харамч юм а мэдлэгээ түгээхээс харамлаад байгаа юм уу гэд намайг тэгжсэн нэрээ заримдаа таны тэр үг надад бодогдоод нэрээ заа нэг сургалт зарлчих даа гэд би ингээд зарлтгийн штэ. Тэгээ бас нөгөө дараагийн мэддэг орох зайгаа гаргах саваа дундлаач гэж бас хэлдэг тий. Тэгэхээр нэрээ багшийн тэр хэлсэн үгнүүд чинь нэрээ ямар өнөөгүй гэж боддоо шүү дээ. Ингээ байцгаад байдаг. Тэгээд хэрэгжүүлэхгүй болохоор чинь дараагийн мэддэг орж ирдэг үү? тий. Одоо би чинь сургалт явуулахгүй байх хугацаанд ч гэсэн үргэлжлэл сурч идэг. Одоо ч гэсэн сурсаар л байгаа. Тэгэл янз янзын илүү их нөгөө энерги тал руугаа тий энерги одоо ерөнхийдөө сүүлийн 1 жил бол бас өв соёлын талаар маш их суралцж байгаа. Тэгээ би нөгөө Хөх Монголын зүүн бэд соёнгийн ерхий төвд тэндээс нөгөө багштай болоод тэнд ингээ суралцдаг. Тэгээ тэр болохоор бид нар өв соёл гэдэг зүйлийг ерөөсөө монголчууд чинь ер нь баг өртсөн юм биш үү тий. Гэтэл өөдлөх замын маань түлхүүр нь өв соёл байдаг юм байна. Тэгэхээр бид нар нөгөө одоо үлгэр ярьдаг хүн хэдвүлээ сайхан одоо зүүр цэцэн үгээрээ хүүхдээ сургадаг нь хэдвүлээ тий. Гэтэл тэр болгонд чинь бидний өөдлөх замын түлхүүрүүд ингээд байж идэх юм байна. Жишээлбэл дуулаад хүн анагаагдчих ах жишээтэй тий. Дуугаар ингээд юм одоо дуулаад ингээд ажиллаа бүтээж авах жишээтэй ингээд ерөөсөө бидний ингээд өвөг дээдсээс маань биднэрт уламжлуулаад өгч гсэн агуу том мэдлэг ингээд ив энгийн жив жирийн өнгөө ингээд байж хахад бид нар тэрийгээ үл тоогоод өнгөөдүүлчихэд гаднаас өөрөөс хин нэгэн хүн дээр мөнгөө барьж очоод засуулах гай тий мөнгөө барьж очоод ингээд эрэл хаагууд хийгээд ингээд өөр гадны юмыг шүтээд яваад байдаг. Гэтэл энэ маань одоо бид нар бас энэ дээрээ дүгнэлт хийгээд одоо энэ зүйлээ илүү сурч судалж өр хүүхдүүдэд өвлүүлж зааж өгөх ёстой юм биш үү гэдгийг маш их ухаарч байгаа. Тэгээд энэ тал дээр бас суралцаал явуулчих. За тэгээд сэлэнгэд өнөөдөр орж ирсэн байрлаа. Тэгээд чи манай өмнөх одоо сургуулийн агш нарын бичлэгүүдийг харсан байна шүү дээ. Нэг би хэцүү асуултууд асуугаад нэг зовоохгүй л хэвчээ. Зөвлөхгүй зүгээр л ороод өөрийгөө одоо ямар байна, юу хийж байна, ямар зүйл хийхийг хүсэж байна, асуух зүйл байна уу гэж зүгээр ингээ ярихад болоо гэж бодож шүү дээ. Энэ чинь тэгэл ингээд би энэ талбай тогтоогоо дараа нь юу вэ гэл ингээд янз бүрийн санаа бас гарч ирж магадгүй шүү дээ. Тэр уулзахаар бас өөр юм бодогдоод наад зах надад чамтай уулзсан гэсэн чинь энэ цамцаа ингээд хийгээл тэгээд нэг техник зохиочж штэ. Тэгээд орж ирсэн баярлалаа. Та нар ингээд шеэр хийж аваа. Тэгээд сэлэнгээ энэ талархлыг одоо гүнзгийрүүл сураа судлаа. Жаргалын бодлуудыг судлаа гэх юм бол бас тэгээд сэлэнгийн сургалтанд хамрагдаж суугаад одоо 4 сард би ер нь сургалтаа зарлана. зарлах гэж байна Тэгээд жоохон цагаан сарын дараа жоохон өөрийгөө эрхлүүлээд их юм уу. За өөрийгөө жоохон гоё амраа гэж бодоод. жоохон болоод 4 сар зарлах гэдэг юм тий. Чи тогтмол ингээ мэдлэг мэдээлэл талархлын талаар бичээд байдаг болохоор хүмүүс өнөөдөр завг байсан ч гэсэн дараа нь сундаа гэж тооцоглолцсон гэдэг байна. Тэгээ одоо надтай сургалт зарлах болгонд орж ирээл суугаад яваад идэг бас хүмүүс байдаг нэг хөөрхөн. Тогтмол яваад тэр одоо нөгөө нэг ажиглалт анзаарах зүйлүүд. Тэгээд маш их өөрчлөгдөж байна. Үнэхээр гоё болж байна гэд ингээд хөөрхөн над руу ингээд сэтгэлдээ өргөж бичээл идэг талархлаа бичээл идэг. Одоо тэгээд хүнээс надад тийм гоё сэтгэл ирээд ахаар чинь би одоо ингээд нөгөө юм харамлаад ингээд суугаад байж юусоо боломгүй юм байна гэж бас тэднээс бас маш гоё. Таацдаг энэ дусцсан. Харин тийм тий. Зэрэг хүмүүс төгчмөр байдаг тий. Харин тийм. Тэрэнд асуудаг. Тэгээд та нар ингээд сэлэнгээг дэмжиж манай тийм олон өөр багш нар байна. Бас ингээд танаа ангийнхнаас чинь чөрөн
талархлын номонд орсон хүмүүсүүдээс сурагч нараас ч үрнэхээр ерөөсө тус хараг байгаа зүтэй байна. Зүгээр л энэ сурагч би зүгээр л танилцуулж байна. Тэгэхэд явуулдаг сургалтуудаар нь бас хамтарч явуулах юм бол янз бүрийн сэдвүүдээр ярих юм бол бас тустай сэдвүүд гарч ирнэ гэсэн үг тийм. Одоо шүүмжлэлийн талаар ч юм уу ажиглалын нэг дадлыг аваад ярих юм бол бас өсөртэй. За өөр хэлж одоо тэгээ захих юм байна уу сэлэнгээ. За өөрч юу хаах вэ? Чи ингээд нөгөө юу яаж байгаа зүтэй орж ирсэн чи ингээд юу болж байгаа зүтэй илүү ингээд чөлөөтэй болж байгаа зү. Тэгээ тантай яриа суугаад өвл суугаал юмар байна одоо тэгээд арай утч арай тэгээд дараа нөгөө сэдвэр уулзаал яриад. Юу гшаа. Тэгээ дараа нь бид нар ингээд ахиад явна шүү дээ. Тэгээд руу орчин дээр сургалтуудаа чамдраа явуулчихна. Амжилт. За баярлалаа багшаа. Түр баяртай. Баяртай. Орж ирсэн бүх хүмүүст баярлалаа.